За эрчим хүчний яамнаас сая хэдэн айл өрх буцаад 100-аа галж эхэлсэн бэ. За тэгээд яагаад ийм одоо бас хариуцлагагүй шийдвэр гаргаж байна? Нэг одоо төрийн шийдвэр бодлого энэ тодорхой бус байгаад байгаа, докторгүй байгаад байгаа гэж энэ дэр харагдаж байгаа байхгүй. Бид нар захиргаан руу шилжинэ гэдэг. Гэтэл захиргааныхаа үнийг нөгөө талаас нь нэмээд ингээд хүмүүст боломж олгохоо явуулдаг. За 5-7 түлш кампани. За 5-7 түлш кампани 2018 оноос хойш 7 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 1.5 их найд төгрөг салхинд хийсгсэн байна. За нэг шуудаа нүүрсний өртөг 14,973 төгрөг байхад түүнийг өнөөдөр 3,500 төгрөгөөр зарж байна. Тооноор ярих юм бол 1 тонн шахмал төлж борлуулах нь 150,000, өртөг нь 598,9,000. За тэгээд энэ тоон тутамдаа алдагдал хүлээж байгаа энэ компанийг сая нийслэлд шилжүүлсэн. Энэ үр төлбөрөө яах гэж юм бэ? Нийслэл. За баярлалаа. За Батэрдэн гишүүн таны микрофоныг нээ. За хоёр өдөр сонсгол хийлээ. Тэгээд ер нь бол хариуцлага асуудлуудыг бид нар ярихгүй болоо. Батэрдэн гишүүн уучлаарай. Би тэнд нөгөө хариулт авах хэрэгтэй байсан юм байна. За эрчим хүчний яамнаас хариултыг өгчих. Тэгээд дараа нь Батэрдэн гишүүний шинээр эхлэе. Хэдэн номер авлаа микрофон? 23. За 50 бэх төрийн нэрийн хариулт өгье. За Жаргалан гишүүний асуултанд хариулъя. За Улаанбаатар хотын хэмжээнд Улаанбаатар хотын гэр хороолд өнөөдрийн байдлаар захиргаан эрчим хүчний гэрээтэй 196 мянган хэрэглэгч байна. За үүнээс доктортой өөрөөр хэлбэл улирлын чанартай биш нүүдэл судал хийдгүү хаягаас солидгүү доктортой эрчим хүч хэрэглэдэг 138 мянган хэрэглэгч байна. За энэ 138 мянган хэрэглэгч засгийн газрын тогтоолын дагуу шүн хэрэгэлсэн эрчим хүчийг үнэгүй хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл шүн хэрэгэлсэн энэ 138 мянган хэрэглэгчийн өмнөөс шүн хэрэгэлсэн эрчим хүчний төлбөрийг засгийн газар төлж барагдуулж байгаа гэсэн үг. За нэмэгдсэн үнээр хүчлийн төвшнгөөс хамаарат сард 110-аас 240 мянган төгрөгийн одоо захиргаан эрчим хүчийг үн төлбөргүй хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний эрчим хүчийг халаалтанда одоо үн төлбөрөөр хэрэглэх боломж байна гэж ингэж үзэж болно. За захиргаан эрчим хүчний үн нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогоор болвол за халаалтаа захиргаанаар шийдсэн айлуудын хэрэглээ бол огт буурахгүй байна. Тийм учраас хэдийгээр үн төлбөр нэмэгдсэнтэй холбоотой засгийн газраас төлж байгаас бусад цагуудад төлөх эрчим хүчний үн нэмэгдэж байгаа ч гэсэн хэрэглэгчдэд захиргаанаар халаалтаа шийдсэн асуудлаа өөрчлөөгүй гэдэг одоо тоо төлбөр баталж байгаа гэдгийг би танд хэлье. За ер нь би онлын хувьд олон удаа өмнөх хурлууд дээр ч хэлсэн. За захиргаан эрчим хүчийг бид дулааны энерги ашиглаж байгаа. За хэрэглэгч төрхийн тулд олон дамжлага дамжуулж байгаа. Энэ дамжлага болон өөрийн зардалтай өртөгтэй. Өөрөөр хэлбэл халаалтаа захиргаанаар шийдэх нь бол үн өртөгтэй нэг төрөл болж хувирж байгаа. Тийм учраас цаашдаа агаарын бохирдлыг бууруулах үүднээс одоо захиргаанаар халаалт шийднэ гэвэл иргэдэд заавал санхүүгийн дэмжлэг төр бодлогоор авч хэрэгжүүлэх учиртай. Түүнээс биш. За 5-7 түш Эрдэнэбаяр дарга. Микрофон хэд байна? За 28 номер микрофон. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр минь дүргий. За 5-7 түлш компанийн одоо борлуулах өртгийг бол тухайн үеийн орчныг бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 150 мянгаар тогтоож өгсөн. За өнөөдрийн өртөг бол бид нэг 598 мянган төгрөгөөр үйлдвэрлэлийн өртгийг гаргаж байна. За энэ анхнаасаа ерөнхийдөө айл өрхүүдэд бас засгийн газрын бодлого шийдвэр дэмжлэг болох үүднээс энэ үнийг тогтоосон байдаг. За энэ хугацаанд Эрдэнэс 5-7 компаниас 1.4 их найд орчим төгрөгийн үр авалгыг одоо үүсгэж өөрийн одоо нэмэгдэх зарчмаар ингэж явсан. Энэ бол ер нь анхнаасаа татаа сэлбэрээр явах хэрэгтэй байсан. Жил болгон нэмэгдсээр байгаад энэ дүнд хүрсэн. За энийг Монгол Улсын засгийн газрын 1 сарын 8-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэс 5-7-ын тузад энэ үр авалгын асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. Энэ асуудал дээр шийдэл гаргах гэсэн тийм тэмдэглэлээр үүрэг өгсөн байгаа. Нийслэл дотор бол одоо шилжихэд үр авалгын асуудал
бүрэн шийдэгдэж шилжинэ гэж ойлгогдож байгаа. Компани дүрмийн хувьд өөрчлөгдөн. За менежментийн хувьд бол одоо нийслэл бүрэн хэрэгжүүлээд ингээд явж байгаа. За нийслэлийн удирдлагаас үр авлагын зөрүүг яах вэ гэдэг. Нийслэлийн засаг дараа орлогчсон. За хэн хариул? Агаар орчны бохирдол хариуцсан. Хэдэн номерын микрофон вэ? 26. За сайн мэнд нийслэлийн агаар орчны бохирдлын тэмцэх газрын дарга Мөнхбаатар. За 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гарсан засгийн газрын тогтоолоор бол өөр авлагын асуудлыг биш улсын хурлын тогтоол бол өөр авлагын асуудлыг бол засгийн газар даалгаж өгсөн байгаа. Тэгээ 2027 оны 1-р сарын 1-ээс өмнө гэдэг байдлаар эхний ээлжиндээ нийслэл бол менежментийг нь авсан байгаа. Өөр авлагын асуудал бол засгийн газрын түвшинд бол шийдэгдэх байна. За та тодруулж болно. Жарлан гишүүн та. За жарлан гишүүн. За тэгэхээр 5-7 түлш компани бол өнгөрсөн хугацаа 1.4-өөс 5 их 80-ийн одоо ийм алдагдaltaй ажилласан. За энэ алдагдал бол одоогоороо Эрдэнэс 5-7 компани дээр бол ингээ бичигдээд явж байгаа. За засгийн газар даалгасан гэж байна. Одоо эх 2 жилийн хугацаанд засгийн газар энийг одоо хааш нэг хийх ёстой. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бид нар юу хийсэн бэ гэхлээр ерөөсөө шуудаа нүүрс зарах тоолондоо 11 мянган төгрөгний одоо алдагдал хүлээгээд байсан. Тэгээд нөгөө митлинг чинь үнэгүй шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд тэр митлингийг наашин тээвэрлээд энчээ бас үйлдвэрлэл эрхлээд энэ тэрэ болоод явах бүртээ 1 тонн тутмынх нь өртгөн 600 мянган төгрөгийн ийм түвш үйлдвэрлэсэн. Үндсэн түүхийд нь үнэгүй байхад. Тэгээд үүгээрээ одоо тэгээд хөхрийн хийн нэмэгдээд тэгээд одоо угаартаад ингээд бохирдоо сууж байгаа маа. Тэгэхээр энийг та нар үнэхээр шийдэл гэж харж гинөө. За нийслэлийн орлогч бол ороод ирлээ. За тэгэхээр энэ 5-7 түлш компани яах гэж байна? За түрүү хариулт өгсөн тийм ээ. Тэгээд за амар төвшин дарга 26 юу? За 26 номерын микрофон. За гишүүний асуултанд хариулъя. За манай нийслэлээр бол Эрдэнэс 5-7 манай нийслэлээр бол 5-7 түлш бол сая 3 сарын өмнө бол үйл ажил менежментийн үйл ажиллагаанууд шилжээд ирсэн. За засгийн газрын тогтоолынхаа засгийн газрын тогтоолоор бол үр авлага нь бол нийслэлээр бол ингээд шууд ирсээг байгаа. За нийслэлийн зүгээс бол цаашид энэхүү байгууллагыг үр авлагагүй ашигтай менежментийн хувьд бол зөв зүйтэй байлгахын тулд бол ингээд дотор бүтцийн болон үйл ажиллагаа за түүнээс нь бол цаашлаад нөө гарч байгаа бүтээгдэхүүн дээр хүртэл бид нар бол өөрчлөлтөөр хийгээд явж байгаа. За бид нар дээр бол хуучин болон нийслэлээр бол зөвхөн тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын зардлууд ингээд нийслэлийн төсөвтөө суудаг гэсэн бол одоо бол 5-7 түвшин бол За 26 номерын микрофон дээр 1 минут нэмчих. За одооноос бидний нийслэлээр шилжиж ирснээс хойш ямарваа нэгэн үр авлага байхгүйгээр за ямар ашиг олоод эйдгүй маа гэхэд үр тавихгүйгээр энэ менежментийг бол зохион байгуулалтын хувьд бол хийгээ явна гэж явж байгаа. Тийм ба. Одоогор бол бид нар бол орон тооны бүтцийн өөрчлөлтүүд хийгээ явж байгаа. За түлшин дээр бол Эрдэнэс 5-7-оос бол бид нар түлшээ бол аваад за энэ гаргалгаа нь бүтээгдэхүүн гарч байгаа штэ. Одоо жишээлбэл 20 мянгаар гарч байгаа бид нар нүүрсээ иргэдэд бол 3700-аар гарч байгаа. За энэний дундах зардлыг бол бид менежментээр одоо зардлынхаа алдагдлыг бол олохоор нөхөхөөр бол менежментийн өөрчлөлтийг бол одоо өнөөдөр хүртэл ингээ хийгээ сууж байгаа. Шинэ тууз хүртэл байгуулагдсан энэ дээр бол сууж байгаа.